Энэ танай байгууллагын ажилтай байнгын хороогоор очиод танилцж байхад юу яасан? Авилгын ер нь учир шалтгааны талаар бид нар ярилцж байсан. Тэгэхэд төрийн өмчт аж ахуйн нэгжүүд төсвийн асуудал энэ бол одоо энэ ялангуяа төрийн өмчт аж ахуйн нэгжүүд их томроод байгаа, төсөв хин томроод байгаа бол бас өөрөө учир шалтгаан болж байгаа гэдэг юмыг та нар ярьж байсан. Тэгээд биний яг одоо тухайн үедээ ингээ өргөн бариад хөөцөлтөд явж исэн төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийг нэгээрч нэмэхгүй гэсэн юу тогтоолын төсөлтөд яг үзэл санаа нэгтэй байсан учраас би тухайн үедээ та бүгдээр за яг энэ ажиллаараа та нар засагтайгаа нэлээд ажиллаад энэ бас миний тогтоолыг дэмжиж саналаа наад дээрээ өгөөтгөрөө гэдэг жишээ. Ер нь та нар бол мэдээж санал гаргаад өгж байгаа бах. Тэгээд засаг төр маань ер нь хэр сонсож байна та нарын одоо жишээлбэл ингэж өгж байгаа. Яг тэгвэл энэ учир шалтгааныг арилгаагүй байхад энийг даван туулж шийдэх маш хэцүү. Тийм учраас та нар одоо ингээд саналуудаа өгж явахад засгаас энэ дээр хэр одоо хүлээцтэй хандж байна нэг дэх асуулт. Хоёр дахь асуудал нь яг энэтэйгээ холбоотой. Та нар ийм судалгаа хийж үзсэн үү? Яг одоо төсөв нэмэгдэж байгаа тэр динамик мөн түүнчлэн төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж байгаа динамик авилгын хэрэг бүртгэж байгаа энэ тоотой хэр уялдаатай байна вэ? Өөрөөр хэлбэл энэ нөгөө учир шалтгаан өөрөө төр нь өөрөө томроод яваад байгаа болохоор энэ 100 хэдэн мянган их мөнгөтэй харьцаж байгаа хүний энэ үйлдэлийг чи хянах та нарт угаасаа л хэцүү болно шүү дээ. Тэгэхээр энэ хоорондын харилцааг та нар судалж үзсэн үү? Энэ нэг хоёр асуулт байна. 6 дугаар микрофон. Бид олон улсын байгууллагууд болон одоо TI-гийн гаргасан зөвлөмжийн хүрээнд бол Монгол Улсын засгийн газарт бол одоо гүйцэтгэсгэлд зөвлөмж хөргүүлдэг. За одоо энэ олон улсын байгууллагын судалгаа шинжилгээгээр ийм байр багцаатай байна. Энэ дээр одоо та бүхэн ийм ажлууд хэрэгжүүлж ажиллаач. Энийг зөвлөж гинэ гэдэг асуудлуудыг бол бид бол тавьдаг. Энэ үүний дагуу бол үндэсний хөтөлбөрийг өнөөдөр засгийн газрын хэрэглэх газрын дарга ахалж байгаа. Үндэсний хөтөлбөрийн төлөлгөөг засгийн газрын хэрэглэх газраас ахлаад одоо бүх одоо гүйцэтгэсгэлийн яамдын төрийн нарийн дарга тийм төрийн нарийн бичгийн дарга нар байгуулагдсан үндэсний хороо байгуулагдсан явж байгаа. Тэгэхээр энэ бол үндэсний хороо бол манай байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг бол одоо хэрэгжүүлж ажиллана гэж бол итгэлтэй байгаа. За төсөв нэмэгдэх хийж байгаа. Тэгээд энэ одоо авилгын гэмтрэгтэй холбоотой уйлдэж байна уу гэдэг энэ судалгааг манай судалгаа шинжилгээний албан нэлээд сайн хийж байгаа. Энэ дээр бид нар бол одоо юун дээр анзаараад байдаг вэ гэвэл өнөөдөр одоо бидэнд одоо ганц өгөөд байгаа юу бол комент бол одоо төрийн өмчийн компаниуд ч одоо бол нэмэгдээд байна. Эн чинь ингээд одоо хувийн хвшилтэйгээ өрсөлдөөд байна. Тэгээ засаглал нь тунгалаг биш байна гэдэг л асуудлууд яригадаад байгаа. Тэгэхээр энэ нөгөө төрийн өмчийн компани албан тушаалтнууд чинь нөгөө нийтийн албан тушаалтныхаа зарим ангилалд нь зарим нь ордгоо. Зарим нь удирдах ажилтнууд нь ороод зарим нь ордгоо. Ингээд нийтээр 45 мянган эдгээр нийтийн албан тушаалтан байгаач ингээд нийтийн албан тушаалтан байгаач одоо ингээд цаашдаа энэ одоо нэмэгдэх одоо юм одоо нөгөө бидний хараа хяналтаас одоо сулраад үлдчих тийм одоо их боломж одоо төрийн өмчийн компаниуд дээр одоо байгаа гэж бол бид харж байгаа. Тэгээд энэ бол одоо авилгын гэмтрийг үлдэх одоо эсвэл одоо авилгын гэмтрт одоо орох одоо энэ нөхцөл суурь одоо болохыг бол үгүйсэхгүй байна.